та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө байгууллагад маш өндөр үр ашгийг авч ирэх, дээрээс нь ажилтны сэтгэл хангамжийг нэмэгдүүлэх төслийг танилцуулах гэж байгаадаас баяртай байна. Төслийн маань нэрийг TOPIX гэж нэрлсэн байгаа. Учир нь гэвэл процессын сайжруулалтын нэр томьёонд хэрэглэгддэг мэргэжлийн төслийн маань нэрийг TOPIX гэж нэрлсэн байгаа. Учир нь гэвэл процессын сайжруулалтын нэр томьёонд хэрэглэгддэг мэргэжлийн утга агуулгатай гэж ойлгож болно. Нэгсэндээ одоогийн нөхцөл байдал буюу EAS-аас IS руу одоогийн нөхцөл байдлыг ирээдүйн төв рүү одоо нэг төгс төгөлдөр хувилбар руу сайжруулахад чиглэсэн гэдэг утга санаагаараа ер нь бол энэ сэдвийг сонгож өгсөн байгаа. Group компанид ер нь яагаад энэ процессын сайжруулалт гэдэг зүйлийг нэвтрүүлэх нь зүйтэй вэ гэж үздсэн гол шалтгаан маань ер нь бол бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх гэсэн үндсэн гол сэдвийн хүрээнд ер нь бол сонгож шийдсэн байгаа. За яагаад процессын сайжруулалтыг нэвтрүүлэхийг одоо санал болгож байна вэ гэвэл энэний хамгийн гол ач холбогдол нь бол ажлууд маань маш эмх цэгцтэй дистрата богино цаг хугацаанд бид нар их зүйлийг хийхийг л одоо нэг зорилгоо болгож ажиллах юм бол тодорхой хэмжээнд бүтээмж нэмэгдэн, зардал буурна, эргээд богино цаг хугацаанд зарцуулж ажилласан ажилтнууд маань өөрөө сэтгэл ханамж өндөр байна. Тэгэхээр ер нь бол нэг дор маш олон асуудлуудыг шийдэх хамгийн оновчтой хувилбар гэж харж байгаа. За яаж шийдэх вэ гэхээр өдрийн 8 цагийг одоо магадгүй жишээлбэл гэхэд бид нар ингээд гар аргаар механик ажлуудыг маш их өдөр тутамдаа үйлддэг. Ялангуяа санхүү бүртгэл дээр бол бид нар бол нэлээд одоо нэг хоцрогдолтой гэж бас хэлж болно. Ер нь бол цаг хугацаа зарцуулдаг маш их механик ажлуудыг аягүй их хийж гүйцэтгэж явж байна. Энийг ингээ өнгөрсөн хугацаанд хараад байхад ер нь бол автоматжуулах нь хэрэгтэй юм байна. Энэ шийдлийг олох нь чухал юм байна. Магадгүй ингээд өдрийн 8 цагийг зарцуулж ажилдаг ажлыг 4 цагт магадгүй 2 цагт шийдэж хийж гүйцэтгэж амжих юм бол биднэрт энэ бол маш том дэвшилтэд арга байгаа. Магадгүй өдрийн нэг хүн ингээд нөгөө сул одоо нөгөө гар ажиллагаатай ажилдаа ер нь бол хамгийн багадаа 2-3 цагийг зарцуулдаг. Одоо мэдээлэл цуглуулах боловсруулах энэ төр гээд маш их цаг хугацаар зарцуулдаг учраас энэ болгон маань нэгдэргээд байгууллагад бодит бус зардлыг бий болгож идэг. Тэгэхээр энийг буулгахын тулд бас энэ процессын сайжруулалтыг бид нар авч ажиллах нь бол яалтчгүй зүүн хэрэг гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа ингээд өдөр болгон нэг юм давтамжтай хийгээд байгаа ажилтны сэтгэл ханамж гэдэг юм ер нь бол маш доголдолтой байдаг. Яагаад тэгэхээр өдөр болгон нэг ажлаа хийн, сар болгон тэр ажлаа хийн, ер нь бол энэ байнгын циклээр ялангуяа ингээд санхүү бүртгэлтэй холбож яриад байгаа шалтгаан байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ ажлуудыг ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх, цааш нь сурч хөгжүүлэхэд бол одоо маш их хувь нэмэр оруулах үүднээс энэ сэдвийг би бол зайлшгүй манай компани дээр хэрэгжих нь зүйтэй гэж үзээд байгаамаа. Жишээлбэл яаж хэрэгжүүлэх вэ гэхээр одоо кафе бине дээр гэхэд бадар борлуулалтыг одоо гараар шивдэг. Яагаад гэхээр кафе бине Монголигийн ашигладаг санхүүгийн касса машиныхын програм нь Монголд хэрэглэгддэг. Санхүүгийн програмууд Монголд одоо нэвтрүүлж байгаа санхүүгийн програмуудтай интеграц хийж чаддаггүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө мэдээлэл автоматар шийддэггүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг болохоор яг бусад томоохон компаниуд болохоор ер нь бол ERP-гаар айгүй юмнуудаа бол гоё шийдсэн байдаг. Манай компанийн хувьд бол одоохондоо яг тийм дэвшилтэд хувилбаруудыг ашиглахгүй байгаа учраас бид нар энийг нэг ажилтан тухайн өдрийн борлуулалтыг маргааш нь бүтэн өдөржингөө сууж шивдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо нэг бүтээгдэхүүн гаргахад хэрэглэгдэж байгаа бүх параметралыг одоо хэмжих нэгж кодоор нь ангиллаар нь бүгднийг ингэ шүүж нэг хүршин шивдэг гэсэн үг. Тэр хүн тэр борлуулалтаа гараар шивж дуусны дараа яах нь дараагийн ажилтнууд руу дараагийн процесс шилждэг. Тэгээ ингээд шатамжлахтаа хүлээлт их үүсдэг. Энэ дээр цаг маш их алддаг учраас би энэ ажлыг сайжруулах явцдаа манай групп компани хэмжээнд нэгдсэн байдлаар энэ процессын сайжруулалтыг болоод нэвтрүүлэх нь бол магадгүй ингээд одоо жишээ авч ярьж байгаа магадгүй бид нар санхүү бүртгэл талаас үзэж байгаа боловч цаашдаа энэ нь бол хүний нөөц
маркетинг те ерөөсөө бүх салбарт бол энэ бол ингээд зайлшгүй ингэж нэг хийгдэж байдаг. Яагаад гэхээр бид нар нэг ажлыг хийхдээ кичнээн алхамыг дамждгийг бол бид нар одоохондоо ингээд нөгөө тэр болгон хэмжиж илэрхийлж чадахгүй байгаад байгаа шүү дээ. Магадгүй илэрхийлээ явж байгаа ч газрууд байж болно. Гэхдээ бид нар бол тэрэндээ хэрэг цаг хугацааг зарцуулж байгаагаа эргээд ямар үр дүнд хүрч байгаагаа төдийл нь бол одоохондоо нэг хэмжиж чадахгүй байгаа хувилбарыг ерөнхийдөө сайжруулад бид нар яавал богино хугацаанд маш их зүйлийг амжуулж чадах вэ? Эргээд энэ компанид маань ямар үр дүнг авчрах вэ гэдэг талаасаа бид нар хүсээгүй одоо нөгөө дижитал шилжилтийн автоматжуулалт руу одоо ингээд шилжих гормыг бол одоо төлхөө ажилдаа өдөр тутмынхаа ажилдаа хөвшиж ажилуулж хэвших юм бол энэ бол бидний одоо хөдөлмөрийн бүтээмж бол маш сайжирнаа. Үүнийг дагаад нөгөө байгууллагаас гарах зардал маань маш буурнаа. Энэ болгоныг ашиглаж байгаа ажилтнууд нэгдүгээр сурч хөгжин, хоёрдугаар тэр болгон юм шивдэг ажил маань өглөө хүрээд ирэхэд 5 бэлэн програм дээр орцсон зогсоол байна те. Програм ашиглаж байгаа тэр маань үндсэндээ ямар холболтыг дэмждгийг одоо бид дахиад наривчлан судлах шаардлагатай гэсэн үг. Энэ болгоны цаана ерөнхийдөө бүх гарц гаргалгаанаас хөгжүүлэлт хийгээд дэмжиж явж байгаа байгууллагууд бол маш их байгаа юм билээ. Энэ талаар бол бас нэлээд судалгаа хийсэн. Тэгэхээр энэ бол магадгүй ингээд тэр чигээрэн компаниг бүтцээр нь өөрчлөх тухай огт яриаггүй. Зөвхөн нэг ажлыг хийхэд бид нар одоо хичнээн цаг зарцуулаад байгаа ирээдүйд хэдэн цаг зарцуулах юм. Энэ ер нь бол өдрийн 8 цаг зарцуулдаг ажлыг бид нар 4 цагт хийдэг болъё. Зорилтын хүрээнд гэвэл процессын үр ашгийг нэмэгдүүлнэ. Энэ бол магадгүй нөгөө тоо хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг дээр үзээд байгаа байхгүй юу? Магадгүй бид нар өдөрт хэдэн хүнтэй уулзалт хийж хэдэн хүнтэй гэрээ хийдэг бэ гэдг нь магадгүй нэг дүүн тоо хэмжээгээр илэрхийлэгддэг бол энэ нь бид нар яах нь ямар нэг үйл явдлыг зүгээр нэг бүр товчлох гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд нөгөө сайжруулаад байна гэдэг чинь одоо бид нар ямар байгаа явж байгаа вэ? Морин тэргээр явж байгаа юу? Юугаар явж байгаа юу гэдгээ тодорхойлцоод ирээдүйд тэрийг орны зам дээр гараа явж идэг хувилбарыг хүрчих юм бол энэ өөрөө бидний хамгийн их хүсэж байгаа бас дээрэс нь орчин үеийн одоо хөгжилтэй хөл нийлүүл нь алхаж байгаа бас нэг боломжуудыг олгож байгаа гэсэн үг. Өдөрт магадгүй 100 хүнтэй уулзаж гэрээ хийдэг ажилтан байх юм бол энэ бол бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэг нь ерөнхийдөө 120 болгож өсгөхийг бол үүсэхгүй. Гэхдээ тэр хүнд бол мэдээж ажлын бол дарамт бол орж ирэхгүй, харин ч эсэргээрээ бүтээмж маш өндөр байна. Бид нар байгаа цаг хугацаагаа бүрэн дүүрэн зарцуулж чадна. Алдаануудаа маш их бууруулна. Магадгүй ингээд энэ алдаатай явж гинэ гэдгээ ингээд мэдж байгаа мөртлөөс ямар нэгэн өөрчлөлт алхам хийхгүйгээр өдөр тутамдаа ингээд хөвшил болгоод сурцсан тийм байдлыг бол бид нар аль болох халах нь зүйтэй байгаа юм. Тэр хүн ажилдаа ирсэн ч ирээгүй ч ажил нь явж л байдаг систем рүү шилжих юм бол энэ нь өөрөө баг нөгөө экосистем дээр очих гэдэг шүү дээ. Дижитал автоматжуулалт гэдэг маань гар ажиллагаа юу төрөөчийн миниглэдсэн механик ажлуудыг автоматжуулах. Одоо энэ дээр болохоор нөгөө бүр айгүй гой хувилбарууд байгаад байгаа. Би бүр энийг ингээд нөгөө танилцуулж эхлэхээс өмнө бодож байхдаа л бүр ингээд яагаад ч юм ингээ өөрөө ирэхгүй нэг тийм бараг догтлыг мэдрээдсэн. Арабт ажилтан гэдэг энэ төр гэдэг янз юмнууд гараад ирсэн байна л да. Тэд нар ингээл одоо саяны миний хэлээд байгаа шийдэж чадахгүй, манайдаа шийдэж чадахгүй байгаа даа бинегийн борлуулалтыг яг ингээд нэг өдрийнхаа гүйлгийг бичлэг хийгээл илгээ чин тэгин гот нь өглөө нь хүрээд ирэхэд яг тэр тухайн цаг мөч бүхэнд ингээд орой гүйлгээ өндөрлөөл 12 цаг болонгууд тэрнээс хойш борлуулалтыг шууд өглөө нь ирэхэд бидний санхүүгийн програм руу ингээд шивдсэн байна. Бүр ингээд тэрийг ингээд хийгдсэн байна гэж төсөөлөгч юм альсвал нөгөө тэр ажилтны одоо тэр цаг зав зарцуулаад хамгийн их цаг зав зарцуулаад байгаа тэр процессыг ингээд шийдэж байгаа гэдэг нь өөрөө бүр ингээд нэг цаанаасаа нэг гоё мэдрэмжийг өгöd байгаа нь бол таатай байгаа учраас би яаж хийж байгаа л энийг компанида нэвтрүүлэх бол хүсэл сонирхол бол маш их байгаад байгаа. Ямар асуудлуудыг шийдэх вэ? Банкн дээр нөгөө гүйлгээ хийдэг байхдаа ингээл баримт бичээл ингэдэг байсан шүү дээ. Одоо гэтэл ингээд нөгөө ерөөсөө хүмүүс тийм цаас мас бичиж янз бүрийн үйлдэл хийх үедээ болцсон байгаа даа шүү дээ. Энд чинь л ерөөсөө энэ процессын сайжруулалтыг одоо нэвтрүүлсэний үндсэн үр дүн өөрөлдөлт суурилсан шийдвэр гаргалт гэж байгаа. Үйл ажиллагааг удирдахдаа таамаглалт бус бодит тоо баримтын шинжилгээ мэдээлэл тулгуурласан шийдвэр гарганаа. Дараагийнх нь нөгөө тодорхойлно, процессыг тодорхойлно, шинжилнэ. Тэгээд дахин загварчлалт гэдэг байгаа нөгөө одоо ямар агааг бид нар ямар болгочвол бидний асуудал шийдэгдэх гэдэг юм. Тэр зураглалаа гаргаж ирнэ гэсэн үг байхгүй юу? Үйл явд болоод өнгөрснийхэн дараа бус урдчилж бид нар энэ арга хэмжээг урьдчилан сэргийлж чаднаа. Төлөвлөлт ба бэлтгэл үе шат. Дата мэдээлэл маш сайн нарийн цуглууллаа дараа нь тэрийг шинжилнэ гэсэн үг. Ийм байгаа асуудлыг бид нар одоо ийм болгоё гэдэг загварчлалаа гаргана. Донос гээд
болтдохорн байгаа. Энэ нь болохоор вижогоос юугаар ялгаатай вэ гэхээр процессыг зурна, сайжруулна. Одоо байгаа процессын дээр бид нар шинжилгээг мэг хийгээд өгдөг гэсэн үг. Энэ ажлыг хийхэд хэдэн цагийг зарцуулж, дээрээс нь өртөг үнийн хүртэл гаргаад өгдөг гэсэн үг. Туршилтын хугацаа маань ерөнхийдөө 2-3 сарын дараа хийгдэх нь шүү дээ. Энэ бол зүгээр нэг удаагийн хийгдэх ажил дээр зарцуулагдж байгаа цаг хугацаа. Ингээ наривчлаад ерөнхийдөө иймэрхүү цаг хугацааг зарцуулна гэдэг энэ нөгөө өгөгдөл болгон маань өөр байгаа шүү дээ. Бидний ажил мэргэжил маань ингээд харилцан адилгүй учраас бид нар тухайн ажлын байран дээр яг боддоор нь л харж ижил энэ болгоныг нарийн гаргаж ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ойролцоогоор энэ бол зүгээр нэг ажил гүйлгээх ч юм уу нэг үйл явдлыг одоо сайжруулахад бид нар ийм цаг хугацааг зарцуулна л гэсэн агуулгаар бэлтгэгдсэн байгаа. 6-7 сарын дараа ер нь бол нэвтрүүлэлтийн үйл явц маань эхлэх нэ гэсэн үг. Асуудлуудаа илрүүлэл датагаа цуглуулаад шинжилгээ энтрэ хийгээл ингээд явхад бол 1 жилийг бол бид нар зарцуулах юм байна. За 2-5 дахь жил дээр бол энэ одоо нэг жинхэнэ бодит байдал дээрээ хэрэгжээд явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар яг нэг ингээд өдрөөр сайжраад жил ирэх тусам энэ асуудлууд маань ерөнхийдөө ингээд баг багасаар байгаад бид нар ингээд системчлэгдсэн ийм гэлтэс хоорондын уялдааг бол сайжруулсан. Ийм дүр зурагт бол хүрсэн байна. 6-10 жилийн дараа бид нар бол олон улсын жишгт нийцсэн стандартыг нэвтрүүлэх суурь нь болсон. Магадгүй бүр ингээд нэвтрүүлээд ч явж байгаахыг бол үүсв. Тэгэхээр эхний хувилбаруудыг бол бид нар бол аль болох зардал багтаагаар шийдэх хувилбаруудыг бол би бол маш их судалж байгаа. Нэг удаагийн төлбөр нь 16 сая санал ирсэн учраас тэрний дагуу бичсэн байгаа. Цэвэр хэмнэлт гэдэг байгаа маань ер нь бол хөдөлмөр цагаар зарцуулж тооцсон дүн байгаа. Энэ бол яг бодит дүн. 8 цагийн ажлын ажилдаг хүнийг 1 цагийн л хөдөлмөрийн хөсийг нь бид нар хэмнэ гэж үзэхдээ бид нар жилдээ ийм их мөнгө хэмнэх боломжтой гэдгийг бол харуулж байгаа. Хизээ нөхөх вэ гэдэг дээр болохоор 1-2 жилийн дотор бид нар зардлаа нөхөд харин ч эсэргээрээ буцаагаад ашигтай ажил руу хувилбарлуул шилжнэ гэдэг тооцооллыг бас санал болгож байгаа. Гарах үр дүн маань бол ерөөсөн маш их байгаад байгаа. Зөвхөн мөнгөн дүнгээр ч юм уу зөвхөн зардлыг бууруулаад зогсохгүй. Ажилтны дундын үйл ойлголцол юу гэдгийг тэр ингээ ажилдаа ингээ дарагдаад ингээ нөгөө өөрийгөө хөгжүүлж чаддаггүй, цаг зав нь хөрөлцдөггүй, орой өдөршгүй сууж ажилдаг ажилтнуудад бол энэ бол үнэхээр супер. Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдүүлнэ, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ, ажилчнуудаа цаашдаа бүр илүү их ингээ санаачлахтай ажиллана. Ваа, энийг ингээ шийдээ очиж байгаа чи би тэгвэл энийг ч гэсэн шийдэе л да гэх. Ингээд ирэхээр нөгөө хүмүүс маань ингээд нэг юм унтаа байдалтай гэх юм уу. Ингээд нэг юм 50 зоонд ажиллаж исэн ч юм айл эсвэл нөгөө за болно доо гэд ингээд явж исэн хүмүүсэд маань ингээд нэг гоё юм бас нэг гоё челленж болж орж ирэх учраас бас дагаад энийг дагаад маш их зүйлс сурна. Тодорхой хэмжээний нөгөө шинэ юм нэвтрүүлэхэд бол заавал нэг юм толгомддог штэ. За энэ юу гэж болох вэ гэхээр нөгөө шинэ ажил дасан зогсохдоо жоохон дургу байдаг. Ягаад тэгэхээр нөгөө өмнөх хуучин арга барилдад дасцсан хаалт хийдэг ч хүмүүс байна, дэмжиж хүлээж авдаг ч хүмүүс байна, эсрэг хөөцдөг ч хүмүүс байна. Хийхийг хүсдэг хүмүүс байна. Энэ бол үешттэйгээр бүх сургалтуудыг хийж ач холбогдлуудыг нь цаг тухайд нь ойлгуулж чадах юм бол энэ бол ажилтнаа бол хамгийн их үр өгөөжийг авч ирнэ. За тэгээ явж байгаа нөгөө техник технологи дүүл ажиллагаа руу шилжихэд бас тодорхой хэмжээний жаахан тасалдах нэг ажлыг өөрчлөхөд өмнөх ажлыгаа төр зогсоож байгаа ч юм уу өөрчлөлөх ч юм уу ийм хувилбарууд гарах боломжтой. Байнгын хөвшиж байж л энэний үр дүн гарнаа. Дотооддоо бид нар өөрсдөө ингээ баг болоод тэгээд тэндээсээ нэг сэдвүүдээ нэг чиглэлээ барьж аваад ажилтнуудаа сургалтаа хийгээд ер нь бол тасралтгүй ингээ ойлгуулах ирч хүчтэйгээр бид нэр гоё ажиллахыг хүсэж байгаа. Ер нь бол бидний гол зорилго бол тэр шүү дээ. Бас энэ боломжоор санал санаачлахыг танилцуулах боломжийг олгосон та бүхэнд маш их баярлалаа. Ер нь бол манай групп бол ажилтнуудаа чиглэсэн маш гоё арга хэмжээнүүдийг бол тасралтгүй хийгээд байгаа нь бол үнэхээр татаа сайхан байгаа.